Би чамд хэлье. ертөнцийн ийм нэг хүн байдаг. Тэр бол нэг маш сайн хүн бай. Маш ариун хүн түүнээ үе сонсохтой. Тэр муу үг ярих вэ? Худлуу үг ярих вэ? Тэр зөвхөн яна үнэн үг ярьдаг. Энэ хүн маш чадвартай. Нэг удаа тэр сохор хүнээ нүдийг тэмдэрэхэд сохор хүнээ нүд доороо нина зүгээр болж юмыг олж үжих болжээ. Бас нэг удаа энэ хүн арваад солиотой хүнээ өвтний засжээ. Эдгээр бүхэн нь түүнд авч хэлбэл нэг тун жижиг явдал мөн. Та түүнээ хийсэн хамаг хүчиртэй явдлыг мэднэ үү? Нэг удаа тэр нэг бүлэг хүмүүс нэг залуу өгсөн хүний дамнаж явж байгаагийг үзээд өгсөн хүнээ өөж түүний ардына тун уйлгэн явж байхыг үзээд тэр маш өрөвдөж ингээд яна өгсөн хүнээ өмнө очоод түүнд хэлсэн нь залуу хүн би чамд хэлье. Босцохоо. Энэ үед өгсөн хүн бос сууснаар барахгүй бас үг ярьжээ. Тэр дахин амилжээ. Бой бүхэн энэх сайн хүнээ хийсэн яна хачин сони хэрэг явдалд баярлсан мөртөө омгох юм бэ. Энэ хүн бол нэг сайн хүн. Гэвч муу хэрэг хийдэг хүн бүхэн түүнийг хорсдог. Нэг өдөр тэд яна түүнийг хуулийн хороонд аваачиж дараагаар түүний яна нэг нь жалмай модонд хад тавьжээ. Тэр үхэн үхтэл энэх жалмай модонд хадагджээ. Энэ хүн маш хүч талтай. Тэр өөрийг нь муу хүнээр алуулан гэжээ. Яагаад? Учир нь тэд бой бүхнээ ялыг үргэлж өөрийн ам насаа нь өргөдүүлэх дуртай. Тэр ухаас өмнө ингэж хашгиржээ. Дээд тэнгэрээ ингээд тэр үхсэн байна. Хүмүүс түүнийг булжээ. Гэвч тэр яна бонхон дотор байх биш. Үхснээ 3 дугаар өдөр тэр бас амилжээ. Тэр газар болгонд явж байхад түүнээ шам наран түүнийг олж үджээ. Үнээр барахгүй 500 илүү хүн бас түүнийг олж үджээ. Шам наран түүнтэй үг ярилцсанаар барахгүй түүнтэй чүг хоол иджээ. Тэр дээд тэнгэрт бучхаас өмнө тэр найд нартан ингэж ярьжээ. Та нар тоосот ертөнцид жол жиргалын чуурагийг түмэн иргэд сонсгоо. Тэр бас хэлсэн нь би үнэнчээр та нарт ярьж өгье. Түүний итгэдэг хүн бүхэн үнэд орших юмаа. Тэгвэл миний хэлж байгаа энэ хүн хэн бэ? Тэр бол Дарвин Исэс. Дээд тэнгэрээ томлж ирүүлсэн хүн. Дээд тэнгэр бол нэг агуу их сүнэс мөн. Тэр ертөнцийн түмэн бодсыг үүдэн бүтээжээ. Дээд тэнгэр хүн бүхнийг хайрладаг. Иймээс дээд тэнгэр Иесусыг томлж бидний аврахаар иржээ. Исэсийг итгэдэг хүн Исэс Дарвин түүнийг хүлээн авдаг. Түүнийг хамгаалдаг. Түүнээ бие махбод нь хүнээ ертөнцөөс ангижрах үед Исэс түүнд итгэлтэй хүнээ дагуул дээд тэнгэрд очдог. Тэр бол маш сайхан газар мөн. Исэс дээд тэнгэр хүн төрлөختөнд шангасан үнэт бэлэг мөн. Бид эрхвиш түүний итгэх хэрэгтэй. Тэр биднээ ялыг арилгааж өгдөг. Тэр бидний амьдралыг хүрүүлж өгөхөөр барахгүй сайн сайхан тийш хөтөлдөг. Тэнгэрийн ордонд тэр бидэнд нэгэн газар олгож өгдөг. Түүний итгэхээрээ бид Исэсийг тавьчиж болох бай.